Галзуу кино суугтан тавтай морил. За. Бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ удаа та нарын яриад өгөөсэй гэд хүлээж өссөн тэр галзуу киног чинь буруу ярьж өгөхөөр сонголоо гэж. Ямар кино вэ гэхээр 2024 онд гарсан Baby Assassins Nice Days. Ягт нөгөө нэг хоёр эвгүй охтууд байгаа сте. Хараад нэг юм ахлах сургуулийн охтууд байгаа боловч цаанаа те эвгүй гаруудын та нар мэдж байгаа сте. За тэгэхээр 3 дугаар анги дээр нь юу гардгийг хэдүүлээ одоо сонирхцгоё. Тэгээд энэс цааш бол одоо анги байхгүй юм шиг байлаа. Тэгэхээр энэ киногоо ингээд бүгдийг яриад дуусгачаа гэж. За тэгээд үг болдож өгөхөр холдлоо. Мөбрөнө энэ галзуу солиотой киног Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадрагуул саба адарсан бол лайк адархтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм. Тинээрэ. Та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаагүй бол дагаарай гэж. Ингээд энэ галзуу солиотой киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За киноны ихэнд хоёр хөө ногоон талаар гүгээд тоглож байна. Тэгээд эднийг ойроо ортол нүдэн дээр нэг алуурч нэг хүнийг буудаад алж байгаа харагдана. Тэгээд тэрнийг эргээд ирэхэд захиалагч нь устгах ёстой сүлийн байг нь танилцуулсан танилцуулгыг өглөө. Тэрний сүлийн байна Цуёши Мацура гэх хүн байлаа. Дүр солигдоход мань хоёр далайн эрэгт өдрийг зугаатай өнгөрүүлж байна. Тэгээд өдөрчин тоглосон тэд хэсэг амс хийгээд суулаа. Тусгай ажиллаар тэнд ирсэн нь гэвч тэд даалгавраа хэтэрхий хурдан биелүүлсэн учраас тэдэнд амарч тоглох цаг гарсан нь энэ байж. Тэгээд өчигдөр орой болсон явдлыг эргэж саналаа. 18 цагийн өмнө ийм явдал болж. Тэгээд мань хоёр уух юм аваад нэг ширээнд ирсэнд тэнд нь дараагийн биелүүлэх даалгавар бүхий хавтастаа цаас байлаа. Тэгээд суугаад ойр зургийг ярилцчээтэл Чисато утсаа харснаа гэнэт сонин царайллаа. Учир нь маргааш Махирогийн 20 насны төрсөн өдөр гэсэн ремайндер гарч ирсэн байсан ч тагмартсан Чисато ямар ч бэлэг бэлдээгүй байна. Тэгснэ нэг удаа би төрсөн өдрөөрөө бэлэг авал ицсэндээ өөрийгөө буутчих واخа гэж биччихвэснийг нь санаад бэлэг өгөхгүй байхаар шийдсэн ч өөрийнх нь төрсөн өдрөөр үнэтэй бэлэг өгснийг нь санаад өгөхгүй бол болохгүй нэ гэж бодно. За тэгсэн дараагийн даалгавраа биелүүлэх цаг нь болоход мань хоёр хот руу ороод нэг хогийн савнд нуусан буунуудаа аваад цааш явна. Энэ даалгаврыг нь Токиогийн шилдэг алуурчин Ханазоме гэгч биелүүлэх ёстой байсан ч би энэ өвдсөн учраас оронд нь мань хоёр даалгаврыг нь биелүүлэх ёстой болж. Тэдний энэ удаагийн байна Цуёши Мацура гэгч. Тэгээд удирдлагаасаа өгсөн чиглэлийн дагуу хотын захиргааны байранд яваад очно. Тэр өдөр нь амралтын өдөр учраас хотын захиргааны ажилчид байсангүй. Тэгээд дотогш орж товлсон байр руу дайраад ортол тэнд нь алах ёстой байр нь өөр нэг залуу буу тулга зогсож байна. Залуу киноны ихэнд даалгавар авсан залуу байлаа. Уучлаарай та хэн блэ? Та нар өөрсдөө хин. Та бас алуурч юм уу? Нэг хүн дээр давхар захиалга авцсан юм баг та. Миний сүүлийн ажил битгий саадвал. Энэ бол миний 150 дахь даалгавар. Өө тийм үү. За уучлаарай. Тэгвэл танд саад болохоо байли. Бид ч ингээ явъя да. Гэхдээ ингээд орхичвол байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөхгүй юу? Юу нэр хүнд вэ? Тэгсэн залуу ууралсандаа буудсанд мань хоёр ч хариу буудна. Энэ боломжийг ашиглаад алуулгах байсан нөхөр зугтсанд нөгөө залууч хойноос нь хөөдөг. Өөрсдийнхөө устгах ёстой байгаа алдахыг хүсээгүй мань хоёр ч хойноос нь хөөцгөн. Тэгээд Махиро нөгөө нөхөртөө зодолдох зур Чисато тэр нэг хөөгдөггүй нэ. Махиро тэрнтэй бууга булаацалдаад нэлээд хөөцөлдсөний эцэст хотын захиргааны байрны төв хэсэгт хаалц тулалдахаар болно.
Тэгсэн тэр нөхөр Махирогийн чихний арлуу цогсонд Махиро манраад доошоонлаа. Тэгээд нөгөө нөхөр Махирогийн хөлийг гимтэгээд толгойг нь боож алгашаасан ч мань хүн арайхийн сувгарч чадна. Тэгээд зүгтэж угаад огцом өсөрч мөргөх гэсэн ч нөгөө нөхөр гинт бултаад өөрийг нь мөргөөд унгаадаг. Зарим нөгөө толд Чисато нөгөө байгаа олохгүй л явж байна. Хөлсний алуурчин болсноос хойш анх удаага нэвширтлээ зодуулсан Махирог буурууга мүлхэж явтал нөгөө залуу тэрэнд цусаарч гээд алчуур өгсөнд Махиро авсангүй. Нөгөө толд Чисато нөгөө хүний арайхийн олоод алах гэсэн ч алуурчин гарч ирээд тэрэнд саад болно. Уралсан Чисато хойноос нь явах гэсэн чи Махирог гинт санаад гүгээд эртэл толгойноос нь цус урссан Махиро ухаангүй хэвдэж байна. Тэрнийг үгчлээ гэж айсан Чисато дуурч чадахгүй болсон ч Махиро гинт хөдөлсөнд Чисато нэг юм тайвширлаа. Тэгээд Махиро босч ирэхдээ гартаа нөгөө хүний өгсөн алчуурыг атгсан байна. Би алуурчин байж тэр хүнийг дийлсэнгүй. Би алуурчин байх зохисгүй юм байна. Тэр яах вэ? Хоёулаа амьд байгаа нь ихэм явцгаая. Ингээд Чисато Махирог суугадаад явлаа. Гэтэл гэнт тэдний байсан өрөөний хаалга онгойж цаанаас нь хоёр хүн ороод ирсэнд мань хоёр тэднийг хараад нүдэндэж итгэсэнгүй. Тэр хоёр тэдний агентлахын явуулсан нэмэлт хүч байлаа. Нөхдүүд тэдний агентлахын Миязаки мужид үйл ажиллагаа явуулдаг баг байдаг. Тэгэд тэд мань хоёртой нэг ресторанд орж суугаад тэднийг Фуюмура гэдэг алуурчантай тулсан болохыг хэлж өгнө. Ганцаараа бие дааж ажилдаг тэр альж агентлагт харьяалагддаггүй ч. За тэгээд мань хоёрт тэрнийг яаралтай устгаад дараа нь тэр Мацура гихчийг яаралтай зүйл дуусгах тушаал өгдөг. Уучлаарай гэхдээ бид хоёр уг нь амралтай авах гэж байсан юмсан. Та хоёр нэгэнд даалгавраа биелүүлж чадаагүй учраас энэ асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Энэ Жензи үеийнхэн үнэхээр бүтэхгүй. Ямар ч үүрэг хариуцлага гэж мэдэхгүй. Дараа л чухал шүү. Эхлээд алуурчныг. Дараа нь Мацураг. За яг энэ даалгаврыг хоёулаа биелүүлээ дээ. Нэрээ дээрээс чиглэл ирсэн. Энэ даалгаврыг бид дөрөв хамтдаа биелүүлэх ёстой. Тэгвэл Болидо намайг Рико Нанасаа гэдэг. Би анх фитнесээр хичээлж байгаад дараа нь хувийн бизнес хийж эхэлсэн. Даанч нэг найз маань надаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлж өгөөгүй болохоор бизнес маань дампуурчихсан. Тэгээд л алуурчин болсон доо. Танилцсандаа та байна. Минами Ирука. Та нараас 7 насаар ихч учраас ихчээ гэж дуудаж байгаарай. Тэгэд битгий ажил удаашруулад байгаарай. Бид Токиод байгаа биш шүү. За ингээд тэдний гараад явсанд мань хоёрын царай бараагаад үлдлээ. Тэгэд тэд машинд сууж явсаар нэг газар ирсэн нь Фуюмура гихчийн гэр байлаа. За нэг л хэлээ шүү. Та хоёр урд хаалгаар орно. Бид хоёр хойд хаалгаар. Цэг бол эндээс тэр байшин хүрэх газрын яг голын цэг. Та хоёр цэгт очиод тэндээс 30 секундын дараа байшин руу дайрна. Байшинд байхдаа гар дохио ашиглаж ярилцсан шүү. Ойлгосноо? Тэгсэн мань хоёр яриаг нь төдийлөн сонсохгүй байна. Бити бүтлгүүд чирээд. За цагаа 4 цаг дээр тааруулцгаая. Уучлаарай бид хоёрт цаг байхгүй л дээ. Цаг хэрэгтэй гэж хэлэхгүй дээ. Хүмүүс чинь одоо цаг биш утас ашигладаг болсон шүү дээ. Ингээд миний утас хаана байна? Тэгсэн Ирука боож өгөх шахаад төрүүлээд явлаа. Энийг буудчих уу? За ингээд тэд тохирснороо байшинд ойртож очиод мань хоёр гол хаалгаар орсон бол нөгөө хоёр арын хаалга руу тойрч яваад бүгд байшин дотор таарцгаана. Гэтэл тэр байшингийн голд нэг майхан байна. Тэгээд тэд майхан руу буудаад онгойлгоод хартал хоосон байлаа. Тэгээд цаашаа Фуюмура гихчийн хувийн өрөөнд орж ирнэ. Мань хоёр ч тэнд байсан эд зүйлсийг хараад ойр зураг ярьж итэл Ирука орж ирээд тэнд байсан тэмдэглэлийн дэвтрийг үзлээ. Тэмдэглэлийн дэвтэрт Фуюмура даалгавар биелүүлсэн процессоо нэг бүрчлэн тэмдэглэж дүн тавьсан байсан нь Ирукад онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Энэ дэвтрийг нь аваад хүлээж ивэл Фуюмура дэвтэрнийхээ хойноос ирэх нь гарцаагүй. Харин та хоёр энд одолтонд гар. Гэхдээ бид хоёр оройн нэг газар оройн хол идэнэ гэд захиалцсан байгаа шүү дээ. Чухал ажлын үеэр өөр юм хийж явах гээд байсанд Ирука ууралсанд Чисато арайхийн бие барина. Тэгсэн чимээ гарсанд тэд өрөөнөөс гарлаа. Тэгсэн Махиро нэг нөхрийг барьжчихсан зогсож байлаа. Энийг энд нуугдж харан бариад авлаа. Манай найз байгаагүй бол та нар өгөх байсан байх шүү. Нэг муу дээрэмчин барьчаад битгий хөөрөөд бай. Энэс болоод тэд муудалцсанд нөгөө хоёр нь арайхийн тэднийг салгалаа. Тэгэд нөгөө залууг байцаахаар бэлднэ. Гэвч мань хоёр тэрнийг тамалж эхлэхээс өмнө нөгөөх нь бүх үннээ хэлчихсэнд мань хоёрын урам нь хугарлаа. Тэр залуу Фуюмура гихчийн менежерээр ажилладаг байна.
Фуюмура даалгавраа биелүүлснийхээ дараа үргэлж тэрнтэй холбоо барьдаг байсан ч энэ удаад холбоо барихгүй удаад байсан учраас олж уулзахаар гэрт нь ирсэн нь энэ байж. За ингээд Фуюмура гэртээ ирэх хүртэл нь ээлжилж мананд гарч хүлээхээр болсонд орой үнэтэй ресторанд орно гэж төлөвлөсөн байсан Чисато боож өгөх шахана. Гэвч мань хоёр дөөр арга байсангүй. Тэгээд Фуюмараг хүлээж явахдаа Чисато тэмдэглэлийн дэвтрийг нэгэнгүү уншлаа. Тэмдэглэлийн дэвтрээс Махиро тэрний үг дууцуунтэй бүрэг ичимхээ дотогшоогоо хүн болохыг нь олж мэддэг. Тэнд тэр анх туршлагагүй алуурчин байхдаа яаж бүтлгүүдч байсан тухайга хүртэл нэгэнгүү бичжээ. Ягд чим тэр биелүүлсэн даалгаврынхаа тоог 150 хүргэх гэж нэлээд хичээж байсан нь тодорхой харагдаж байлаа. Тэгэд мань хоёр Фуюмурагийн майханд гомын идэ сууж байхдаа шөнийн 12 цаг өнгөрч Махирогийн төрсөн өдөр болсон гэдгийг саналаа. Тэгээд Чисато баяр хүргээд Фуюмурагийн майхнаас халбах юм олоод баяртайгаар хувааж ууцгаана. Нөхдүүд анх удаага шараараг ууж үзэж байгаа юм байна гэж. За өглөө тэднийг майханд унтчээтэл Ирука босгоод яаралтай явахыг тушаалаа. Учир нь тэрний явуулсан хүмүүс Мацурагийн байсан байрлалыг олж тогтоожээ. Тэгээд Ирука мань хоёрыг дотроос яаралтай албаны хувцас олж өмсөд төв хаалгаар нь орохыг тушаасанд мань хоёр ч өөрсдөө хэрээр албаны хувцас олж өмсөд явна. Миний алхаа албаны байж чадсан уу? Мээр албаны байлаа. Тэгсэн нөгөө хоёр нь айл хэдийн дээд давхард ирж гисэн зогсож байна. Тэгэд мань хоёрыг яралтай ажилдаа орохыг тушаагаад цаашаа явлаа. Мань гаруудад Мацураг ихчийг олохоор лифтэнд суулаа. Тэгээд дээш өгсөх замдаа хоорондоо ойр зургийг ярилцаж байснаа Махиро өмнөө зогсож байсан залууг ухаан алдуулчлаа. Ирука хчээ. Энд нэг алуурчныг зүйл дуусглаа. Фуюмура биш байна. Гэхдээ Мацурагийн байгаад давхар руу гарч ирсэн нэрийг нь Касамацу гэдэм байна. Тэгсэн Фуюмурагийн менежер залууд хэдэнд тэрнийг орон нутгийн шинжтэй ферм гэх бие даасан алуурчдын бүлэглэлийн гишүүн шилдэг алуурчин гэдгийг хэлж өглөө. Мань хоёр тэрнийг лифтнээс буулгаад ямар учиртай Мацурагийн хойноос явж байгааг нь байцаатал Мацурагаас мессеж ирдэг. Тэгээд тэр хүнийг Мацура бие хамгаалуулахын тулд хөлсөлсөн болохыг ойлгоно. За сори бажгараа борон танартай гэлс галзуу амттай реклам алгададах. Тэгэхээр борон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлье заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгээггүй л дээ. Тэгээ яг идээд үтсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбаг юмны одоо дааруулга маруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Хүнжи брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэгвэл бүр амар боллоо. Бид тэр Касамацугийн чинь дүрээр Мацуратай холбогдож тэрнийг барьж авна. Би нэг хий. Би ч сайн жүжигчин шүү. За ингээд Рико Касамацугийн дүрээр Мацура руу очсонд цаадах нь хаалгаа нээж байна. Тэгээд тэд Мацураг хуурж өрөөнөөс нь гаргаад хамт лифтээр явж байлаа. Нөгөө талд мань хоёр Касамацугийн хчид буу тулгаад шатаар бууж явсан ч цаадах нь гинт дайрч тэр хоёроос мултраад зогтлаа. Мань хоёр араас нь хөөж явахдаа цэвэрлэгээний багийн Тасака хамтрагч Мияичитайгаа айл хэдийн тэнд очсон хүлээж байгаа харагдана. Касамацуч гүйсээр Мацураг машиндаа суулгаж байсан Рики рүү дайраад орно. За тэгээд Рику тэрнтэй хаал зүзнэ гэж. Энэ үеэр мань хоёр ирж бүгдээрээ хүчээ нийлүүлж байж Касамацуг буулгаж авлаа. За тэгээд тэд Мацураг аваад явах гэсэн ч Фуюмура зогсоолын цаанаас гарч ирээд буудсанд мань хэдэж хариу буудацгаана. За тэгээд Фуюмура тэр Касамацуг гихчээр Мацураг хуурч машины зогсоол дээр авчираад устгах гэж байсан болохыг мань хэд ойлгодог.
Фуюмураг олдсон дээр нь бошуухан зөөл дуусгах хэрэгтэй гэж Махиро Чисато хоёр ярилцсан учраас Махироч хажуугаар нь тойрч яваад очлоо. Гэвч илүү туршлагатай Фуюмура бууг нь булаагаад алах шахсан ч Махирогийн хаазуулахад Тасака, Мия Ичи хоёр машинтай ирээд тэрэн лөө буудсанд Махиро амжиж тэндээс холдож чадна. Тэгэд бүгдээрээ машинд сууж тэндээс зүгтлээ. За тэгэд явсныхан дараа Фуюмурагийн менежер ирээд юу ч болоогүй юм шиг л жүжиглэх гэсэн ч Фуюмура тэрний газар дээр нь буудаад унагдаг. Учир нь тэрнийг мань хэдэд хамаг нууцаа ярьсныг гэртээ байрлуулсан камераар Фуюмура сонссон байж. Тэндээс буцах замдаа мань хэд Фуюмурад хөлөндөө буудуулж шаргатсан Ирукагийн хөлийг боож өгөөд цааш явсан бол нөгөө талд мөрөндөө шаргатсан Фуюмурад шархаа цэвэрлээд боож байлаа. Тэгээд тэндээсээ шууд явсаар ферм бүлэглэл дээр ирнэ. Касамацуг өгсөн гэдгийг хэлээд тэднээс тусламж хүссэн ч цаадуул нь туслахаас эрс татгалздаг. Би үргэлж ганцаараа ажиллаж ирсэн учраас яаж хамтрах учраас сайн ойлгохгүй байна. Таныг уурлуулсан бол уучлаарай. Чи нэгэнт бидний дургу хүргэж давах эсгүй шугамыг давсан учраас төлөх ёстой төлөөсөө төлөхлүүлж дээ. Ингэж хэлэхдээ зэрэгцээд нэг залуу буу тулгасанд тэр ч хурдан хөдөлж бууг нь булааж яваад боссыг нь буудаж унгана. Та нар өөрсдөө эхэлсэн болохоор надад өөр арга байсангүй. Ингээд болцгоё тэхүү. Наадха битгий тоо. Боссын өшөөг авцгаа. Цуснд будагдсан тэрнийг хараад явж итэл зам дээр хэсэг залуус толсоод ирцгэлээ. Эндхийн хамгийн хүчтэй нь би болж таарч шин. Та нар намайг дийлэхгүй. Тиймээс холбоотон болцгоё. Утга учиргүй аллага болцгоё. Та нар ойлгож байна уу? Энэ үеэр нөгөө хэд нэг газарт ирээд цаашид яахаа төлөвлөж эхэлсэн бол Фуюмурад 2 удаа ялагдсан Махиро сэтгэлээр унжээ. Тиймээс Чисато тэрнийг тайвшруулахаар элдвэр оролдоно. Энэ үеэр Ирука чирээд амийг нь аварсанд талархлаа илэрхийлж тэдэнд хүндэтгэлгүй хандсандаа уучлал гуйлаа. Тэгээд хүмүүстэй харилцах тал дээр асуудалтайгаа хэлсэнд тэрнтэй адилхан гэдгээ ойлгосон Махирож тайвширна. Дараа нь Ирука тэднээс Фуюмураг дарахад туслахыг гуйсанд мань хоёрч тэрнтэй эвлэрлээ. За ингээд тэд Фуюмураг хүлээцгэнэ. Нөгөө талд шинэ холбоотнуудтай болсон мань нөхөр тэдэнтэй хамт нөгөө хэдийг чиглээд ирж байлаа. За тэгээд удалгүй өөрсөд дээр нь баахан машинтай хүмүүс ирж байгааг хараад Рику бусдтай мэдээлсэнд мань хэдэж тулалдахаар зэвсгээ бэлдэцгэн. Хэрвээ бид Фуюмураг ялсан ч бидэнд ямар нэг зүйл болвол яах вэ? Тэгвэл чи нөгөө ертөнцөд ч надтай найз хэвээрээ байх уу? Махиро, би тийм юм амлаж чадахгүй шүү. Тийм үү? Амлаж чадахгүй гэж юу? Над руу хар. Би чамайг арай зоригтой байна гэж бодож байлаа. Өнөөдөр миний 20 насны төрсөн өдөр. Би Миязаки мужийн хамгийн үнэтэй шар аргийг ууж үзье гэж бодож ирсэн юмсан. Хоёулаа даалгавраа биелүүлчихэд хамт тэмдэглэнэ. Удалгүй нөгөө нөхдөөдөж бууга барьсаар тэднийг бүслээд ирлээ. Мань хоёрч тэгээд тэдэнтэй буудалццгаана. Хэдийгээр скилийн хувьд мань дөрөв хавьгүй илүү байсан шиг нөгөөдөл нь олуула байсан учраас удалгүй тэдний сум нь дууслаа. Тиймээс тэд илүү ойроос туллаж бууг нь булааж аваад хариу тулалдацгаана. За ингээд хамгийн сүүлд Фуюмура үлдсэнд мань хоёр тэрнтэй хаалц буудалцнаа. За тэгээд байж итл хоёр талын сум дууслаа. Мань хоёрч хүчээ нийлүүлээд хутагтайгаа хаалц тулалдцгаана. За тэгсэн мань хоёр дийлдэд хутгаа алдсанд Фуюмура Махирог алхахаар дайрлаа. Тэгсэн Чисато бүх хүчээ шавхаж угаад Фуюмурагийн хоолойг боож Махиро руу зоох гэж байсан хутгийг нь атгаад авна.
Өөрөөс нь салахгүй зууралдахад Фуюмура хутгаа татаж авах гэж оролдсон ч Чисато тавихгүй зуураад байна. Тэгсэн Фуюмураг хутгаа хүчтэй угзархад Чисато толгойг нь хамаг хүчээрээ мөрөгсөнд нөхөр манраад газар ундаг. Тэгсэн Чисато Махирод энэ төрсөн өдрийн чинь бэлэг шүү гэд ухаалдаад унчлаа. Махирож бүх хүчээ шавхаад тэрэн лөө мөлгчээтэл өнөөх Фуюмураж ухаан ороод босоод ирнэ. За тэгсэн Махиро хамаг хүчээ шавхаад тэрнтэй хаалц тулалдахаар болно. Дуусах болоогүй юу та хоёр? Болоогүй новш минь. Чи надад таарч байсан хамгийн хатуу самар байлаа. Би чамайг өөрийнхөө жигсаалтын нэгт жигсаалаа. Харин чиний тулж байсан хамгийн ширүүн өрсөлдөгч хэн байсан? Би алсан хүмүүсээ сандгүй л дээ. Гэхдээ хоёр залуу байсныг санаж байна. Нэрийг нь сандгүй. Дүү нь мууранд дуртай. Харин ах нь амар хүчтэй өшгөлдөг. Тэр хоёр чанга байсан. Нэрийг нь асуудаг байж. Тэгвэл чамайг хэн гэдгийг? Фукагава Махиро. Таныг Каэдэ Фуюмура. За ингээд тэд үхлийн дулаана хийцгэн. Фуюмура Махирог өмнө нь хэд хэдэн удаа ялсан учраас өөртөө итгэлтэй байна. Харин Махиро сул талыг нь хайж байлаа. Тулааны эцэст Фуюмура толгойг нь уургалж хүзүүгэн дарсанд Махиро аим тэмцэнэ. Тэгэд хамаг хүчээ шавхаж толгойгоо арай хийж сугалж чадлаа. Тэгэд Фуюмураг дайраад ирэхэд өмнөх шигээ тэрл даваад мөрөгхөөр үсэрсэнд энийг мэдчихсэн Фуюмура бултна. Харин тэрнийг бултахыг мэдчихсэн Махиро тэрнийг манартал нь өвдөглөдөг. Зангид хамаг хүч тамираа барсан мань хоёр тайз налаад хэсэг сууна. Би хүн алсныхаа дараа гэртээ хараад жимс иддэг. Тэгээд шүдэ угаагаад өөрийгөө хүн гэдгээ сандаг. Би цор ганцаараа. Харин чамд бол хамтрагч байна. Би чамд атаархаж байна. Тэгээд нөхөр бууга авахар болсон ч хөл нь говьад унлаа. Тэрнийг буурууга мүлгчээтэл Махиро очоод өмнө нь өгч байсан алчуурыг нь өглөө. Тэгсэн Фуюмура алчуурыг авалгүй мүлгсэнд Махиро нам буудна. За тэгээд Чисато руу очтол Чисаточ гинэд ойрлоод босоод ирлээ. Тэр Фуюмурагийн хутгийг тас атгсан хിവэрэ байсанд Махиро гарнаас нь хутгийг болгоомжтой салгаад шархыг нь алчуураар чанга гихчин дарлаа. Өнөөдөр чиний төрсөн өдрийг нийжгэр тэмдэглэнэ. За тэгээд нэгнээ түшээд явсанд амьсгал хурааж байгаа Фуюмура атаархаж харсаар хоцорлоо гэж. Гүнчд буудуулчаад өгөөгүй л гэсэн юм баг та. За нөгөө талд Мацура нөгөө хоёртоо хүлээж байлаа. Бүх зүйл дууссан уу? Тэглээ. Бүх зүйл дууслаа. За шхүдэ. Өөрийгөө өгөх нь л гэж бодлоо. Тэгвэл орой мах шарж эцэх үү. За ингээд Мацураг утсаар ярьсаар явхад нөгөө хоёр тэрнийг нам буудаж унгаад яваад өглөө. Оройн мань хоёр төлөвлснөөрөө мах шардаг газар суугаад Миязаки мужийн алдартай шар аргийг уужидэл Ирука Рику хоёр ирсэнд мань хоёрч гайхацгаана. Гэтэл араас нь цэвэрлэгээний багийн хоёрч ирлээ. Тэгэд тэд шүндэл болтол шар ариг ууцгааж мах шарж идээд элдвийг ярилцаж сууцгаана. Тэгэд нөгөө хэдэг унтсан хон Чисато Махирод төрсөн өдрийн бэлэг болгоод зүсэн бэлүү авчирсанд Махирогийн сэтгэл нь хөдөллөө. Чамайг амьд байгаад би маш их баяртай байна. Би ч бас чамайг амьд байгаад баяртай байна. За тэгээд савхаарад бэлүүгээ эдэцгэнэ. Хоёулаа ингэж амьд байгаад баяртай байна. Тийм ээ, би ч бас баяртай байна. За тэгээд нөхдөө тоортой баяртайгаар идэснээр кино маань конец фильм. За ингээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. За энэ галзуу солиотой киног та нарт ярьж өгөөрэй гэд Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг хамтран ажиллаа гэж. Та нар маань нэг try хийгээд үзээрэй. Үнэхээр одоо харамсахгүй янзын галзуу амттай жигнэмэг байгаа шүү. Бүр манай охинд таалагдсан гээл та нар бодцоё. За. Тэгэхээр энэ галзуу кино та нарт таалагдсан гэж найдаж байна. Мөн блогийнх нь тайлбарч гисэн ойлгомжтой байсан бизээ гэж. За тэгээд та нар маань
Мөрөгөө дэмжиж галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас сувгтан сабадрагуу саба адарсан бол лайк дарахтал болоо явчих юм штэ. Тэгээд галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.